зог загварын шоугаа оройс үзэх. Орой вач пари буюу мини театр шоугаа дэлгэцээр дахин үзэх боломжоор хангадаг ба энэхүү үйлчилгээ нь $21,150 буюу 76 сая төгрөг болон түүнээс дээш үнэтэй байдаг. 2025 оны тасалбар нь үүнээс хэд дахин үнэтэй байсан гэх яриа байна. Мөн алдартнуудын хүүхдүүд буюу Nepo Kids олноор оролцсон нь анхаарал татсан шоу боллоо. Тэдгээрээс Bella Hadid, Gigi Hadid, Amelia Gyllenhaal, Iris Lau, Lila Moss, Yumi Nunar тайзан дээр алхсан бол Айсан Элба, Рене Куолле, Патрик Шварценеггер, Принцесс Мария Олимпиа нар үзэгчээр ирсэн байв. Victoria's Secret-ийн ихэнх үед энжлүүдтэй хатуу гэрээ хийдэг байсан бөгөөд тэдний хувийн амьдрал, үерхэл, гэрлэлт зэрэг нь брендийн нэр хүндэд нөлөөлөх гэж үзэж амьдралын хэв маягт хүртэл хяналт тавьдаг байв. Мөн шоуны бэкстейж буюу арын хэсэгт авсан бүх зураг, бичлэгийг компанийн өмч гэж тооцдог бөгөөд олон нийтэд зөвшөөрсөн хэсгийг л үзүүлдэг байсан нь брендийн нууцлалаа хадгалдаг нэг онцлог юм. Ийхүү Victoria's Secret брэнд 1977 оноос хойш эмэгтэй гоо үзэсгэлэн хүч чадал, итгэл үнэмшлийг илэрхийлж ирсэн ч нийгмийн өөрчлөлт, үе үеийн үзэл бодлын нөлөөгөөр тасралтгүй хувьсан өөрчлөгцөөр байна. 2024-2025 оны шоу бол тэдний шинэ 90 үеийг илтгэсэн томоохон алхам байсан бөгөөд хуучны төгс, гоо үзэсгэлэнгийн бэлгэдлийг орчин үеийн бодит гоо үзэсгэлэнтэй хослуулсан үйл явдал болж байгаа юм.